За, Deadly XXL Special Edition 5 Guys for Celebrity Date with Derikono гинэ. Окей, Derikonoтой 5 залуу бодож байгаа юм байна. Ийм том лайв аудиенстэй ийм болцооны шоу гэж одоо явж байгаа. Тэгээд одоо өнөөдрийн одоо энэ celebrity эмэгтэй celebrity-гийн араас дахиад маш гоё халуухан үзүүлбэр байгаа. Та бүхнийг одоо ерөөсөө бид пост зарлаагүй маш гоё халуухан үзүүлбэр байна. За тэгээд олон юм нуршаад яах вэ? Бүгдээрээ эмэгтэй celebrity-га бүгдээрээ тайсан дээрээ албан хацтаар өвтө авцгаа Derikono. Yeah. Зя, Derikono-гийн нүдийг боочи. Зя манай эмэгтэй celebrity мэн гарч ирсэн байна. Зя манай Derikono дээр оролцох 5 залууга бүгдээрээ албан хацтаар өвтө авцгаа нааш гараад ирдэггүй маань залууч. Derikono-г санахгүй хий. Нэгд нь орлоо, хоёрд нь орлоо. Нэгд нь орсон санагдаад нь те. Тэгсэр нэг те. Хоёроо. Яагаад юм авчихсан доо яваа. What's good? Okay, I'm skipping that guy. Зя дахиад нэг залуу. Нэг залуу нь яач вэ? Гэнэ үү? Derikono гэж одоо л харж байна яадаг хүний тэнгисийн эрэг дээр хоёр туруудалтай шоунд л орсон хоёр хүн л орж ирж штэ. Нэг залуу юм. Зя манай орцсон та өрсөлдөх 5 залуу маань тайснаа гарч ирсэн байна. Зя гахтай манай Одоо үзэж байгаа хүмүүс таадагч нь. Окей. Зя. Зан залуу маань өөрсдөө эхлээд залуу. За. Манай нэг эхний орчихсон гэж тийм. За чаа чүүс. За жоохон нэг ихний танилцуулгыг сонсчод сонгоо те. Сайн байна уу? Намайг Баги гэдэг. Тэгээ бүжилдэг фитнесийн тамирчин юм байна. За багийн номер хэд вэ? Нэг үү? Нэг. За. Аргачин залуу. Хоёроос явж тий одоо хоёр. Аха. Тэгээ нагаахаар явж. Сэмэнөө намайг Монголоо гэдэг 23 настай ангаах ухааны сургуулийг төгссөн. Тэгээд одоогоор Magic Mike Type Show Монголд хийх гэж байгаа залуучуудын хамтлагийн гишүүн байна. Вау. Magic Mike. Ангаахыг ямар хэмжээгээр төгссөн бэ? Бьорн ангаах. Тэр имзүү гэсэн үг тий. Бьорн ангаах чи имзүү гэсэн үг тий. Хөө лаборатори гэсэн. За явж тарагшаах гэдэг. Мэдгүй манай ордод яах вэ? Лаборатори Magic Mike. За манай борд орцож. За сайн байна уу? Наа шинжлүүлдэг 25 настай инженер мэргэжлээ. Энэ яг энэ хамгийн захад суусан хүн одоо ингээд ямар ч тодорч харах боломжгүй шааж байгаа байхгүй. Энэ гэрэлтүүлэх сөө байд. Тэгээ нэг дээр сууд энэ нэг бол хоёр дугаартай гэлтгнаад байгаа сте. Чин дүл гэсэн үү тий. Манай микрофоноо ойрхон яриа шүү. За дөрөвд орцогч маань. Сайн байна уу? Намайг Ихэс гэдэг бас Magic Squad-ын хамтран үүсгэн байгуулагч. Одоо 26 настай Москва хотод санхүүгийн шиг. Хоёулаа бүжгэлдэг үеэс нэг охины төлөө өрсөлдөд хамтлагч нь харах байдаг үү? Москва хотод санхүүгийн чиглэлээр суралцаад төгссөн байгаа. Окей. За nice. За манай сүүл явцагч. Okay, was good. Тэгээ наа төгөлдрүүдийг би Magic Squad-ын бүжигчин биш. Би рэп тоолдог. Тэгээд наа төгөлдрүүдийг хүмүүс наа бизи гэж тоолдог. Let's go. За бизи гоё дээ. Маа бизи бас мэдэрч орж ирлээ. Окей дуд. Окей. Манай бүжигч нь биш мэд чинь гэж авах үү. За маа тавар зөвч маань өөрөөр танилцуулаа. За Derikono маань тэгээ гоё өөргөө бас За сайн байцгаана уу бүгдэнд нь өнөө оройны халуухан өдрийн мэнд хүргэе. Yeah. Жохоо дайрын солио хэлсэн сая. Дайрын солио хэлсэн үгнийхээ. Халуухан баярын өдрийн мэндийг хүргэе гэж явж та. Ярсаа та бүхэндээ баярын мэндийг хүргэе гэж юм манай celebrity маань. Ашиглах юм байна. Derikono хичнэс. За тэгээд би асуултуудаа асуугаад эхлэе. Тэгээ би эхлээд нэг хинт хүчээ. Би ерөөхдөө царайлаг залууд дуртай байгаа. Тэгээд та хэд маань бас миний сонголтыг хийхэд туслаарай. За. дэмжээд өгөөрэй те манайхаа яг үнчээр те. За чат октод байна уу?
Бай, удлаа шаацгаагаад миний мэддэг ихтэй хүмүүст нь байна л хийж байна. За, нэгийн сонгын аль даалт хийж байна. 2 3 дажгүй байна. 1 2 1 2 2 ч аль лээ. 2 ч энэ лөө те. За 3 бол хамгийн их таалагдах шиг байна те. Яг царилэг байхад бол бусд нь хамаагүй юм биш тийм ээ. Тийм үү? Өндөр хэр хамаатай вэ? Өндөр. Москов төгссөн 3 байсан баха. За хамгийн ихний асуултаа би өөр асуучих уу? Тийм бол. Болсон асуудал. Өндрийн асууя. За 5-аас эхэлж байна. 180. 180. Yes sir. За 4 болчих байна. 182. Йоо, юу вэ? 189, 182. За 3 болчих байна. 187. Йоо. 7. За болчих. 184. Сая жоохон нэмчүү яачаа. 184 явчих те. За манай ихний орцогч маань Би бол 173. 100 Зүгээрээ залуу минь амьдрал зүгээр асуудалгүй шүү дээ тийм. чи царилэг байж болно шүү дээ тийм ээ. Өндрөө нөхсөн царилэг байж болно шүү дээ. За За тэгвэл одоо яг энэ асуултууд руугаа оръё. За хамгийн ихний асуулт нь болохоор Тав дэглэл хотлоо шааччихлаа те. өөрийнхөө талаар хамгийн секси нэг факт хэлээч. одоо нэг нэмрээс эхэлчихв тийм ээ. Хамгийн секси факт өөргөө талаар нэг секси факт. Факт шүү те яг хүн болгон хүлэн зөвшөөрдөг те. Миний биеийг хараад бүгд бүлээн зөвшөөрдөг. За биеийн секси юм байна тийм ээ. Окей. За. Окей. Дараа хоёрт орцогч. Окей. Гэтэ ам бол амар л харагдж байна л дээ. Сорооч нь задарлаа штэ. Гэтэ энэ хоёрын мөр юу вэ? Хоол. Энэ яг хуу полто өмссөн болохоор ингээд арай полто ч юм одоо жакет өмссөн болохоор одоо ингээд арай товоогоод байгаа. Гэтэ амар өргөө харагдж байна. Энэ бүр стероид type shit нэ. Би нөө яач багш. Секси факт. Бүжигддэг. Мэргэжлийн бүжигч. Ивсэлтэй. Тэр нь бүжигчд юундаа сайн байдаг гэдэг тийм байдаг те. Тэгээд яг энэ Та бол энэд чирэгчлээ үгүй штэ. Энд чи харахгүй сонгож байгаа штэ. Энд чинь хэн гоё яриатай, хэн өөртөө ихтэй, хэн авраатай шааштай. Тэгэхээр бол харагдах хамаагүй байхгүй юу? Энд чи blind date явж штэ гоё. сексэд орох юм уу мэдгүй гэхдээ би яг face off бол сонирхдаг. Face off ч байгаа. За. 4 дахь цаатан маань. 3 дахь цаатан маань. За би ер нь natural provider байгаа. Тэгээд юу ч хийжсэн, яажсэн чи юусоо толгойч ажиллахгүйгээр за аваад яваад байна. Тэгээд providing гэдэг нь ондоорсон providing шүү. Nice. Окей. Бүхмар чи хангана, бүхмий чи гоё аваа явна гэсэн үг. Окей, окей. Зөв үү? Тэгээд За, манай дараагийн орцогч маань. За гоё би тэгээ бүжгэлдэг хоёр авсан. Хоёуланг би өөр хата авцсан юм байна. Бас жоохон ambitious guy. Yeah. Амбицтай, гоё биетэй, тэ. Окей. За, хамгийн сүүлч маань, орцогч маань. Гэ би тайзан дээр дуулж та хамгийн секси харагдав. Дуулж байхдаа хамгийн секси. Секси харагддаг. Which who is this guy? За ер нь бол 2 болон 3 дугаартайг бол бид нар бол яг удахгүй тэр шоугаар нь үзчих юм байна. Magic Mike шоу бол угаасаа үзэх бах. 5-ыг та нар мэдэх үү? Тайзан дээр гарч исэн юм уу? Yes Чи sir. тэрийг харж ирсэн юм уу те? За 5 хасагд биш та. Yes sir л шээж. Би өөрийнхөө Ямар бичлэг секси харагдаж би байна. өөрийнхөө бичлэгийг зөндөө харж ирсэн. Аха, окей. Бусад хүмүүс бас тэгж бодсон те. Би тэгж бодож байна. Окей, за. Чи одоо нэг тайзан дээр дуулах уу гэж. Миний би харийг ингэ шатдаг та нар. Мэн бол өөрийгөө харсаадаг л та. Шок. Okay, DJ make some noise. Манай залуу бол бас маш гоё те. Ой нээлттэй юм байна. юу гоё юм да. Харж яасан. За 3 4 2 айгу таалагдаад эхэлж шүү. Вау. За энэ бас жоохон чухал асуулт юм шиг байна. Чи хамтрагчтай үнэхээр хайртай. Гэхдээ секс нь таахгүй байвал яаж хэлэх вэ гинэ? За, Эрэгтэй хүн бол бас сонь шүү тийм ээ. эрэгтэй хүн энэ асуулт дээр бол бас эвгүй тийм ээ. Эмэгтэй хүн бол шууд гомдно гэж байна тийм. За, 5 нэмээс эхэлж байна. Гэ сайн ярилцах бах та. Ярилцсан. Тэг.
Аха. Яаж жишээлбэл те? Тэгээд хосууд юм шиг үгүй тэр чинь нэг баг амьдралын би 50% гэж боддог байхгүй. Аха. Тэгээд хоёлаа яг юу нь болохгүй яаж нээж ингээд яг тэртлэр хооронд ойлголцох хаа. Яг уу чамд таалагдахгүй байгаа нэг байгаа шүү дээ. Чи тэрийг яаж хэлэх вэ те? Шоо хэлчихгүй байсан. Хараа эн чинь нэг болдгоо гээл те. Тэгээ амар гоё нэг эвтэйхэн шуруулах та. Шургуулхаа хаашаа Тэгээ одоо тэгээ ярьж байхдаа нэг юм яриан дундаа нэг юм эсгээл авчуулах. тэгээ хараа нэг юм энэ авцаа чинь жоо ингээд шүү гэж бэлдэг ч юм уу те мэдгүй. Шууд хэлж болохгүй шүү дээ эмхтэн хүн яаж үзэн. Тэгээд эсгээл Окей. За манай дөрөвт залуу. Би бол шууд хэлнэ. Жишээлбэл тийм гарч ирсэн, тийм тохиолдол гарч ирсэн те. Гарч ирсэн. Чи юу вэ? Тавын хариулт мэдхгүй надад л аяар айтаагаар л хариулж та. Ам гинт нэг амар тийм мад зазраал нэг юм сонирн байснаа гэж сая асуултанд бол амар тийм сэтгэлээсээ л хариуллаа шүү дээ. Энэ тэр нууц шүү дээ. Аа тэр нууц юм уу те? Би шууд хэлдэг. Ямар амар ууртай юм бэ те. Яг өмнөд хэлжсэн шүү дээ. Шууд хэлдэг. Би бүр өмнө ч хэлсэн юм гээ те. Шууд хэлэхдээ тэр охинд хэлэх юм байна те. Ер нь өөр хүмүүст бол хэлж болохооргүй юм уу те? Окей. За. Гурав гарцч маань. Мэдээж яг бүхэн гоё таарна гэж байхгүй. 1 2 4 чин тайжигч билүү? Чи яаж мэдээд байгаа юм? How do you know man? Тэр хүн таалагддаг надад таалагддаг гэж байхгүй. Тэгэхээр ингээд чиний ингээд арай хийж байгаа юм чи ингээд би арай ингүүл надад илүү гоё анхаарана гэд арай нэг эвтэхнэр хийжсэн итгэж үзэх ба. Тэгээ ингэсний оронд ингээд өгөөч. Тэгвэл одоо ихтэй гоё ингүүл илүү гоё анхаарана гэд нэг юм бодохгүй. Чи фотогоор өгөөд өгөөч гэж те. Арай чи шүд чи ороод ин штэ гэж байна. За, маа дараагийн орц. За Яа гэхдээ юу вэ? Монголд одоо тайчигч дүүрээд одоо бүр сүулдэ шоу хийгээд таам уу? Өөр утгаа алдчихдаг шаасаа. Шинэ жил болгон дээр тайчдаг crew. Оо. Гэхдээ бас нэг талаараас entertainment юм байна л да. Шинэ жил мэлээрээ гинттэй тайчиж авчраа бүжиглүүлээд эхлүүд бас. Яг үндэ тэрс нэг дарга нь гарч иж юм ирсэн самуу гоё шаах баг. секс ярилцаад харахгүй байна гэдэг нь би хувьдаа бол нэгт эрүүл мэндийн асуудал, хоёрт сэтгэл зүйн асуудал гэж боддог. Тэгээд Аргагүй ангаах юм байна те. Not тайчигч pole dancer. What's the difference? Чи strip club ороход байж байгаа бол тайчигч л үстэй. Хүний өмнө өвөр дээр нь бүжлээд байхгүй зүгээр л тайцсан дээр. Нэрээ бас тэгж ялгаж болох юм байна те. Тэгээ яг ирээд би бандашинд мөнгө шургуулад над дээр ирээ бүжгэлдэг болвол тайчигч. Тэгээ зүгээр яг шон дээрээ би ерөөсө хурж болохгүй ингээд өндөр тайцсантай гарцсан байвал арай өөр юм байна л та. Окей. Сэтгэл зүйн асуудал, эрүүл мэндийн асуудал. Ялгаатай байд юм. За окей. За мань мэдэхгүй байсан юм байна. сэтгэл зүйн асуудлыг бол мэдээж ярилцаад эвтэх ойлгуулна. Тэгээд эрүүл мэндийн асуудлыг бол хоолтон дээр анхааран асуулт хөдөлгөөн хийл. Тэгж хэлнэ. Окей. Хөөе баг эмчтэй шааж байгаа. Яг юм зөвхөн авч байгаа юм шиг санагдсан дээ. Яг болохгүй байгаа шүү дээ. Тэрийг хийх шаардлага гарч байгаа байхгүй юу? Түүнээс эмчдэхгүй зүгээр. Яг л болохгүй л байгаа тийм яасан ч. Тэгэд яаж хийх вэ? Хоёр дахь орцогч маань те яаж хэлэх вэ? Одоо эмчийн байдлаар биш те яг Эмчдэхгүй гэсэн үг шүү дээ тийм. Хов хүнийхэн өнцгөөс үг гэж. Хоолыг дүүлж байгаад хэлдэг. Юу ч тайчигч тэгснэ пол дээр хөдөлгөөн хийж чаддгүй октод зөндөө штэ. Харин тийм бах те. Гүйлэг одоо яг үндэ ста нэг рандом октодыг ингээд тайчичаар аваашаагаад яг үндэ нөгөө октод нь яг үндэ гоё шаадгүй зүгээр л ста шалтнал болохоор тайчигч хийгээд байгаа октод өндөө байх те. Ч юм уу те. За эхлээд гоё мүүдтэй байх нь эхлээд бол мэдээж авсан болж байна уу яаж юм те. Өөртөө хэрвээ Би бол болохгүй байна гэдэг. Чи энийг хэлэхэд хоол хийж өгдсөн юм уу гэж мөн те. Ихтэй эрэгтэй хүн болохгүй гэж би бол боддог юм уу? Болгочт юм уу те. Болгочтой шүү дээ. Ямар ч эрэгтэй. Чаваас ирчүү тэгээд яаж игээд болгочдөг те. Окей мөн сонсож байна эмэгтэйчүүд те. Ямар ч комент байхгүй те. За болцоо. Чаус ч биш дээ. Маскулин чанар шүү дээ. Одоо тэгэхээр ер нь чам тийм тохиолдол гарч ирсэн үү? Чи жүжиглэж ирсэн үү? Тийм жүжиг. Гөө. Nice. Би өөр vibe sound шүү дээ бага. Vibe version хэрэг. Энэ хоёр яриад байгаа юу? Хоёр шүү. За 3-ыг сонсгоо. Их тийм нүглээ намжилж байгаа юм шиг ямар эвгүй байгаад нэг юм хар юмны хажууд
эцгээгээ тэ нэг юм. За эхний орцогч маань. За би болохоор таарахгүй байна гэж байхгүй. Тааруулна тий. Тий, ерөнхийдөө бол угаасаа амар. vibe-ийг үүсгээд эмхтэй өнө галзууруулах яашаад бол хаашаа залаг. Зөө. Окей, окей. Яг жигнэсээ галзуур шахахгүй тийм нэг охин. Хичаарад нэг юм хийшээ. Окей. За. За дараашаас бол. Хоёр асуулт болцсон. Тэгэхээр эхний раунд болчлоо. Тэгээд хасах шат ирсэн байна. За Дарикона нэг хүнийг кип хийж. Эхнийх юм чинь 3-ыг явчих дэх 3 асуулт явчих. Тгий гэж юу? Аха, саяныхаа асуултанд би бас өөрөө хариулъя гэж бодоод байна. За асуудалгүй. За. Миний хувьд бол ингээд секс таарахгүй байх юм бол тэр харилцаа ер нь бол тэндээ дуусна. Хинч байсан дуусах. Яакс. Хүйтэн биш шүү. Ямар Яг сэнгүр ультра шиг хүйтэн биш шүү. шууд дуусна гэдэг бүр ямар ч юм боломж байхгүй юм шүү дээ. Засыг гэсэн байхгүй. Угаасаа засагдахгүй гэсэн үг үү те? Тэгж боддог гэсэн үг үү? Тийм. Nice. За тэгвэл дахиад нэг асуулт явчих гоо. Нөгөө эхний асуулт болохоор шууд нөгөө нэг арай мэдж амжаагүй юм чаа. Дахиад нэг асуулт явчих. За энэ асуултыг би асууж идөө. Хэрв чиний эргэтэн хүүхэлдэйн дүр байсан бол ямар дүр байх байсан бэ? За чат хариул. Яагаад? Та нар хариул. Бас яагаад юм бэ шүү? Халк, Пиноккио, Симба. Симба яадаг үлээ. Симба ч яадаг. Гоку хувраашаага 1 2 3 what? Хүний попос хувирд юм уу? Явж мен бодоо жоохон мен нараа өөрөө бодох гэсэн чи юу гэж хариулах юм. One Punch Man. Вэсэ дөрөв One Punch Man-ийг бодсон л доо. Тэнгүүд хав хаалцсан шүү дээ. One Punch Man. Тэнгүүд бас хав хаалцсан биш шүү дээ. One Punch Man нэг доогоор дуусхаа. One Punch Man чинь зөндөө байгаа шүү дээ, тий. Сириус цохилт, Сириус огсарсан цогсод цохилт мохилт бас байгаа шүү дээ. Тэгээ бас нэг бүлэл дээр өөрөө дуусахгүй эмгтэйгээ дуусгадаг бас амар юм. Ер нь бүгднгээс насаж байгаа шүү. Тэгээ тэрх ямар ч боломжгүй л те. Тийм. Ямар нэгэн одоо та эдийн ямар эвгэн биш энэ олдор орсноо. 5 залууг урд ганцаараа сонсноо те. Чиний эргэтэн одоо хүүхдийн киноны дүр байсан бол ямар юу байсан бэ те. Жишээлбэл одоо юу ч гэдэг юм те. Гоку ч гэдэг юм уу ингээ ууралгаар ингээ босоод шардаа те ингээ өсөн хүртэл ингээ борсдог ч гэдэг юм уу мэдгүй. Тэгээ амар шаадаг ч гэдэг юм уу те. Мэдгүй юу ч хийж болно те. Эсвэл немо ч юм уу те атга очиндаг гэ те. Атга. Тэ хайж Finding Nemo шээс. тэгээд олдог гэ те. Одоо жишээлбэл Том Жеригийн Жерич гэдэг юм уу те. Жижигэн ч гэсэн дандаа те пүсийг бол амар яадаг гэ те. Тэгж болоо шүү. Юу ч хийж болно. За бэлэн хүн байна уу? Шууд эхлэхэд. Шууд хаалт гэж. Амар бодоол эхэлдэг шээ. Гоё юм шүү. Би наадах чи бодож ирсэн. За би. Окей, I go half яаж утсан. Угаасаа тэгэл яг нэг юм ингийн үед би амар ингийн байдаг. Тэгээд яг үнэхээр нөхцөл байдал нь толчуул тэгээд I go half. Yeah. За маа хаалт юм байна. Өөрийнхөө юу ихтнийг те. Yes. Хаалт гэж боддөг юм байна. Хаалтаар дүрсэлтэй. За. Дөрөв. Дөрөвд оролцож. Бэлэн дэс. За. Бро тэгээд хаалгач чинь нөгөөнийг ангитаар ерөөсө гарч ирдэг шүү дээ. Йоо. За би чиний яг нэг юм roast batch болсон юм яг таа бэ. Come on. Тэгвэл манайх чинь таанаас юм байна. Йоо. За дөрөв бол танаас за 3. За миний хувьд Dexter's Laboratory гэх нэг хүүхэлдэг кино байдаг байсан шүү дээ. Юу гэсэн бэ? Cartoon Network-ээр гардаг Dexter's Laboratory гэх нэг Dexter-ийн лаборатори. За. Дөрвөлчин бийтэй те. Ноги юу? юм зохион бүг Игчтэй те. Нэг игчтэй мөн те. Тий. За ягаад тэгэхээр нэг амар тийм том биш. Гэтэ ингээ юмны дандаа ивийг олдог. Айгүй хөөрхи ивийг олчингуудаа хамгийн сүүлд нь гэтээ ингээд he fucks shit up. Ямар гоё шударга юм бэ те. Нэг гоё юм биш, жижиг биш. Тэгээ яг айгүй юм болчдөг те. За. Double shit. Бэлэн шууд нэг болчих юм бэлэн мод хариулчих юм уу? Хүүе та нар чинь эргэжтэй. Aquaman юм да. Йоо. Aquaman. Уснаас гарч ирдэг гэж юм. Тийм байг нойтон байдаг гэж.
Ах нь атарх. За манай ихний орцогч. Минийх Iron Man юм болов. Тоноглолтой. Тоноглолтой. Яа. Сая юу гэсэн бэ? Iron Man юм болоо. Тоноглолтой гэдэг нь юу гэж ойлгох вэ? За асуух хаа. Манай бүрээ төвөн асуух хаа. Тоноглолтой гинэ. Эсвэл заяа асуух юм болов уу? Тэ хаяа цэнгийн дуусчдаг шахтай. Тайлаа тавьчихдаг шахтай. Яг хэрэгтэй үедээ өмсдөг гэх тийм ээ. Бүгд эмэг гэтэр байдаг үстэй. What? Бүгд эмэг байна. Яг хаан зүг үү? Пирсингтэй. Төмсгөн дээрээ зүүнэ. Амар shit. Okay, let me Google this shit. Control Shift N. Okay, I think this is vibrator type shit. Okay, this might be good. Бүү арзмаар шааж байна юу? Хэвээ нэг эмхтэй 3 өөр төрлийн бүгж гартаа барьсан шааж байна юу? Гэтэ энэ яг ямар зориулттай? Бүгжин имплант байгаа штэ. Penis ring implant. What the fuck? Пластик shit ингээд боовных нарийн дотор хийчдэг юм байна ой. Жигнэсээ товруутай болгодог shit байна ой. Prince Albert piercing let me Google that. Prince Albert piercing that oh my god that's dumb holy shit юу вэ? Зөв яг боон дээр piercing шат юм байна. That's dumb man. What the fuck? Яа, ямар новшаа үе харч байгаа. Гүйлэг. Oh my god. Ариухан нүд минь oh my god. Бурхан минь намайг авраач. Гигийн усаа хайрлаач. Оо. Яа, гүйлэг юу харч байгаа. Never Google that shit. Тэгээ pure гэж орд. Сая энэ тэр босар юм хэн битсэн? Prince Albert piercing гэж. You are not okay bro. You are not okay. Тоноглогдож орж ирж. За одоо асуултын үе яа гэдэгхөө. За тэгээ. За манай Дарикано энэ 5 залуугаас хэнийг авч үлдэхийг хүсэж байна? Би ингээд нэг залуугийн нэрийг арай түрүүн чийдэл хамгийн эхлээд шиндүүл гээд тэр залууг аваад үлдчих тийм үү гэж. За шиндүүл. Окей. За манай 3 номер маань үлдээ. За тэгэхээр одоо 1 2 4 5 гэсэн номер дээр бүгдээ сан тураатай явуулах нэ. За манай 1 номерт өгсөн үзэгчдийн үлгийг сонсъё. Окей. Holy shit. I lost 100 viewers boys. Бүгдээрээ гарснаа Google дээр шалаа. Одоо энэ нэг 2 минутын дараа минутын дараа орж ирсэн. Биста юу үзэж юу Google ч вэ гэж ороод ирнэ одоо. За манай 2 номерт өгсөн үзэгчдийн үлгийг сонсъё. За манай 4 номерт өгсөн үзэгчдийн үлгийг сонсъё. За манай 5 номерт өгсөн үзэгчдийн үлгийг сонсъё. Хөр юм ганцхан уу гэдэг. Юу вэ? Тэр залуугийн найз нь юм уу? Найз нь юм шиг. Найз нь юм шиг. Харин тийм найз нь чаваас. За хоёр өнөдөр хас болох нь дэрэг шигтэй. За ойлгомжтой байна тий. Тэгэхээр 5 номер маань энэ энэхүү шоуг яг хамгийн ихний ястан дээр харамсалтайгаар өндөрлүүлтэй. I love you. Окей за орцсон баярлалаа. Маш гоё орцтой бро. За гоё харагддаг хөө гоё. Тав ингээ хасагчаа мө үзэгчдийн саналаар жийш. Тийм залуу байсан шүү. Иш харагдаж шоо. He just left the chat man. Бро. Бро. Иш харагдсан юм байна. Юу вэ? Манай X шүү дээ. Яа окей. Бодлоод тавьсан шүү. Nice. Манай 5 номер маань ямар амар дөөлөд гэж байна тий. Энэ барыг түүхэнд хам. Yeah, literally people vanish man. Тийшээс очим ирлэн Дөөлөнтэй асуулттай байлаа тий. Хамгийн баяртай асуулттай юу яа тийм ээ. Бүр ингэж бүжиглээ гараа яваа тий. За манай 4 бол сая яг яаж явах ойлгосон тийм ээ. Яг ингэж сая 5 шиг байгаад байвал тэгээд 4 шиг гээд ингэж яцтай явах нь шүү дээ. За окей маа 4 орцогч үлдсэн. Тэгэхээр 2 раунд явъя. За миний дараагийнх болохоор best pick up line явах юм байна. Best pick up line. Okay. За хадгалагдаж үлдсэн юм чи тийм ээ. за намайг ер нь pick up line бэлдээрэй гэсэн. Тэгээд яг би бодож байхад өөрийг ч бас харж байгаа болов гэж одоо юм хэлсэн байгаа. Ерөнхийдөө болохоор I like to take things slow. But if you keep looking like Яа, юу гэдэг. ерөнхийдөө болохоор I like to take things slow. But if you keep looking like that, we might have to celebrate Mother's Day 9 months later. За түрүү наашаа гоё орчуулаарай. I like to keep things slow. Юу ч юу. Энэ сонсогдохгүй шүү.
Яг микрофон жоохон фактаблах шин. Гэхдээ би зүгээр сонсоогүй. Хөөс би ойлгоо шүү дээ. Таад миний тэр нэг closer eyes гэдээ ярьдаг үзэгүй юу? Би бас ярьдэн шүү дээ. За, аюу гоё. Хайван гоё хэлээд өчтгөө. Зарим хүмүүс сонсоогүй ойлгоогүй гэж магадгүй чангаар таад микрофон тулгаж байгаа. Яг жоохон эвгүй харагдсан ингээ вау яц юм шиг тийм. Жоохон тулгаж байгаад ярьчих тий. За яг монголоор хэлэхгүй бас монголоор жаахан тэнис сонсох тох гэж бодоод. Тэгвэл сонсоогаад тийм. I usually take things slow, but if you keep looking like that, we'll have to celebrate Mother's Day in 9 months. Shit like that. Yeah. Баяртай заа. Окей. За. Манай бас нэг байсан тий. Таадсан байна шүү дээ. За манай дараа. Chat, look at this graph. Do you see this dip? 1222-оос 1173 85 хүн гараад Google-д одоо ингээ буцаад орж ирж байна. Look at those motherfuckers man. Нэг үстэй. 3 шүү. За ямар хөө гарав 85 үнэ? Юу харав? Новши юм шал тимийг үгэлцэн бооц чи. Манай хүн юм уу? Тэрэг нэг юм уу? За 2 номер битнэ үү те? За окей. За 2 номер маань. Би хэрвээ муур байсан бол ийм хөрх охинтой 9 амьдрал өнгөрөх байсан. Мэд. Ямар кивсэн байж байна те? Хэрвээ би муур байсан ийм хөрх охинтой үлдсэн амьдралаа өнгөрөх байсан гэж. WRL chat. W? What? За би бас члогшоход Хэрвээ би муур байсан бол 9 амтай өнгөрөх байсан. амьдрах байсан. Ер нь бол бүр ингээд муурчнууд 7 галтай шүү дээ. 9 гэж шүү. Тэгээ бүр 9 болгоцсон заяа. Ингээд насан туршдаа ингээд үхээд байгаа л энэ гэсэн үг юм байна. Тийм мондог залуу байх шиг. 1 номер шүү. За сая 2 номер байсан. За. Нэг номер. Сайн их нэг бор залуугаар шагнад. Вау. Сайн охиныг бор зодуугаар шагнадаг. Окей. Тэгээ манай гэсэн үг уу гэх тий. Тийм гэсэн үг л дээ. Өөр шар байдаг шээс тий. Тэсний тийм пикапаа юм гэдэг ах гэдэг. За манай 4-р орцсон ш. Мондог охиныг ванилтай сүүгээр шагнав. Юу гэдэг юм бэ? Мондог охиныг зөөр Ванилтай сүүгээр шагнав. ванилтай сүү 10 жил Юунхээр л ванил амтгтны жодд юм бах таа. Яаж аннаста маннаста шаах байсан юм шүү. Аннаста таргаар шагдан ч юм уу те. Монгол хэлний огч нөгөө нэг энгийн өгүүлбэр зохиогч байдаг шээс мондог охиныг ванилтай зүгээр шагнадаг ш. яг энэ чат GPT-гээр пикап тайнер бичүүлсэн юм шиг шаач те. Дахиад өөр гоё юм байна уу? Саяныхыг туршилт авах тий. Мондог залуу ванилтай сүн дуртай залуу. Тэр хоёр болцсон нэг шиг байна тий. За болцсон байна. Манайхан пикап тайнер өөр бол байхгүй юм байна. Тэгэхээр дараагийн асуулт руу оръё. Дараагийн асуулт руу орох уу тий. Sige. За одоо орох гэж байна. За дараагийн асуулт нь болохоор араараа надад хүрэх боломжтой байсан бол яг хаанаас нь эхлэх вэ? За. Энэ ч гоё асуулт юм байна. Зөв асуулт. Зөв асуулт. За гараараа надад хурж эхлэх бол хаанаас хурж эхлэх вэ? За нэгээс эхэлчих юм уу? За нэг номероос эхлэе. Шанаанаас эхлээд толгойн яарлуу. Хоох гээд энэ үү яах гээд энэ үү? Ингэхдээ цаашаа. Ямар эвгүй ямар нэг хамаг будгийн чи ингээ нядаад ингээ түрхээ аж та. За манай хоёр дахь оролцогч. Цаяагийн тарих бол бүр яг эсэргээрээ ажиллаж байдаг шаастай. Бүтэхгүй заяа. Гарнаас нь гараараа ихэж хүрэх байсан бол хаанаас нь ихэж хүрэх вэ? Эхлээд чихний артлын үснээс Чихний артлын үснээс Үзүүрүү гэсэн үг үү? Аа. Одоо ингэн гэсэн үг үү? Яа. Би амар гей шаажтай үү? Шат автохгүй шаасан хэвээр. Та зөв өөртөө үзүүлчихдэг шээ хөө тий. Хүн заваагаар шагаад. За окей. Манай дараагийн орцогч, 3 дахь орцогч.
За lower back юм уу да. Нуурны доотлоос плюсний тэр хавцаанаас. Ошглоо шахаад. Тэр чинь өөр амар хүндэтгэлтэй л доо бүжиж байгаа юм байна шүү дээ тий. Бас бүжиж байгаа нуурны хоноо ингээд зөлөө тий. Шууд ихлээл танилцаад шууд нуруух нь хойно гарна тий. Кармаг нөхөш. Хамгийн эхний удаа хүрч байгаа шүү дээ тий яг ингээд. Яг эхний удаа юм уу? Эхний удаа чамд ингээд гараараа хүрх боломж олдсон бол чи хаана хүрхгүй тий. Шууд нурууг маашиж байгаа юм шүү дээ тий. Би буруу байлаа шүү дээ. Тэгвэл тэр гарнаас л болох юм байна. Гарнаас нь. За манай дөрөв дэх залуу. Хацар юм болов. Хацараа Хөрхөн шүү дээ гэдэг юм тий. Чимхээ шүү. Гэхдээ анхны удаа гэлс. Анхны удаа гэлс. Анхны удаа. Наа чи юм наалтчихэж гэл. Үгүй юм наалтаагаа цаашаа явах шүү. Би өөргөө мэдчихээн гэж байна. Тийм нүрний бодог савааруулаад тавьж байна. Зя. Бүгд хариулсан уу? Бүгд хариулчлаа. За дараагийн асуултаа. Тий. Сүүлийн асуулт энэ раундын сүүлийн асуулт. За мөрөөдлийн төгс болцоо чинь юу вэ? Хамгийн гоё болцоо төгс болцоо чинь юу байх вэ? Тий мөрөөдлийн болцоо. Тэгээ тэр айгүй юм гоё тий. Ямар ч үж болон чиний төсөөлөөр ямар төгс болцоо гэж боддог вэ? Тий юу төгс болцоо гэж боддог вэ? За 3-аас эхэлчихье. За би өөрөө юм амар төлөвлөх дуртай хүн. Тэгээд эмэгтэй хүнийх нь хувьд болохоор бүх юм ингээд цаанаасаа ингээд од сарн таарад байгаа юм шиг бүх юм амар гоё болоод ингээд орой дуусгаад ингээд солиод буудаал тий. Би болохоор тэрийг бүгдийн цаана төлөвлөсөн байдаг. Бүх юм төлөвлөгөөний дагуу явж идэг. Тийм болцоод юм бол байгаад байна. Тэгээд юусоо дунд нь ингээд Яг хамт ингээд хөдөө явсан чи юм нь ирэхгүй байж байгаа л тий. Тэрийн үрд календар дээр бүх юм ингээд тооцсон тий ингээд дээр нь хөдөлж мэдсэн. За ер нь бол бүх юмын төлөвлөгөөтэй үздэг залуу юм байна тийм ээ. Яг гоё хангаад ямар ч юм төлөвлөгөөний дагуу юм явахгүй айгүй гоё юм. Тэг яг вэ. Дажгүй хариулт шүү дээ. Толгойн шууд унтраагаад жоохон худлаа сонсогдоод байна. Гэхдээ за манай дөрөвдүгээр залуу. Яг Монголын нэгтэж байгаа хэцүү. За хаанхын нэгцэл гоё юм. Амар юм бодит байдал ярихаар бид шууд бодсон шууд гадаад руу дагалаад юм чи байхгүй шүү дээ. Яг зүгээр яг төсөөлтөд ярих юм бол. Энд чинь мөрөөдлийн болцоо шүү. Аха окей. Анхных биш тийм. гадаач байж болно. Нэг тийм өдөө байх шаардлагагүй гэж боддог. Зүгээр vibe нийлээд нэг гоё газар хоол идээд тэгээд хамгийн гоё оргил мөчөнд юу гэх юм бол том голын хайжуугаар яг кофе бариад алхах. Нэг орой. Тэгээд орой юм чинь нэг таанд босцсон байгаа. Бодомжтой тэгэхээр тэр гэрэл доор ихэд бол гоё юм яриад байх. Миний бодлоор хамгийн гол төгс болоо гэж боддог. Хамгийн анхны удаа шүү дээ. Nice. Гоё романтик болцоо. Okay, that's all romantic as fuck. Нэгэнт хайрлцсан бол хайрлаад одоо миний сэтгэлд ингээд багтцсан үнтэй ямар ч тийм болцоонд явсан хөнгөн эвтэйхэн гуталтай байхад зүгээр л тэр бол яг мөрөөдлийн болцоо. Зүгээр хайрлцсан л бол амар тийм хаач хамаагүй. Харилсанд бол хөнгөн гуталтай байвал одоо хөнгөн хөлд эвтэйхэн гутал одоо тий. Хаад явах тий. Тэг яг ууч руу явах юм уу? Өдөржингөө харах чинь гэсэн үг юм. Уул руу гараад болцсон ч гэсэн гоё. Асуудал дэсэн замаар алах юм уу гэж тий. За тэгвэл уул руу гарч болцсон ч болох юм байна тий. За. Хөлд эвтэйхэн гутлыг өмсөх юм ээ тий. Гутландаа биш тэр үнэтэй байх нь чухал. Очих газар байхгүй биш ээ guys, мэдхгүй дээ. Тэрнээс Монгол үнэхээр гоё шүү. Гэтэ би маргааш гараа болцыг үл яг тэгвэл нэг санаа хэлэлтэй. Нэр Монголд яг хаана болцсон юм бэ нэрээ. За нэг байж болох юм гэвэл одоо нөгөө нэг юм шавраар баримл хийдэг те аяг тав мог шаадаг тэр газар байж болж байна. За нэг дажгүй хоолны газар байж болж байна. Хөвсгөлөө чи хөвсөл явахгүй шүү дээ чам тохин. Дарс сууж зураг зурж болж байна. Instead good дарс сууж зураг зурна. Яг юм тийм кинонд гардаг шиг гоё шат юм Монголд. Жохон төсөөлөгдөхгүй л байна. Нэг юм хоолны сургалтууд байсан. Тэрмэр тиймэрхүү workshop маягийн нэг тийм хоолны сургалтууд байдаг. Тэрэнд нэр бол гоё гэж магадгүй санагдлаа. Чи энэ хүний гэж гутал нь байна гэсэн үг юм уу? Юу ч ойлгохгүй төстэй бүгд. Яг зүгээр ийм болцоо зүгээр одоо жишээлбэл те одоо ууланд гараад ингэн гэдэг юм уу тиймэрхүү байдлаар хэлэхээр л гэж байна. Одоо activity-нүүд нь юу байх вэ те?
Тийм мэдээч одоо юу гэдэг юм. Залуу хит Энэ залуу. залуу. Нэг залуу. Нэг дэх залуу. Нэг хаслаа агшихтай шүү. Одоо. За Маа нэг дэх залуу хариулчих тийм ээ. Миний хэлэх гээд байгаа юм зүгээр хайрлсан бол тэр хүнтэй хаач хамаагүй болцоо их нь тэр нь хамгийн мөрөөдлийн болцоо гэсэн. Окей. Ерөнхийдөө ойлголоо. хоёул мөрөөдөл байх шиг тий. Моо хаашаа заяа. За манай хоёр дахь оролцогч. Мөнгөн нуур руу хоол бидээд өдрөөр очиж салхилах бол найсаа. За хайсаа. Мен та нараас зөвлөгөө авахгүй шүү дээ. Мөнгөн нуурыг чаана хэдий. Мөнгөн нуур гэж байхгүй юм шүү. Google-д тийм гарч ирэхгүй шүү. Тэрэ нуур, хөх нуур. Мөнгөн нуур гэж байдгүй юм шүү жаад. За эхлээд мэдээж өдөр бол би тусч аавна. Тэгээд номын дэлгүүр орч номын болцоо хийн. Номын болцоо хий. Номын болцоонд өрнө. Тэгээд номын болцоогоо дуусгаж байгаа. Нэг газар орч дэжг үнтэй ресторан хоол идээд. Тэгээд орой болонгот хот байд юм биш үү мөнгөн нуур гэж. машина парклаад. Шарга мортоос хойшоо явд юм байна. На тийм биш. Тэгээд зүгээр Хүрэл тогоод руу очиод гэж. яг нөгөө айгу deep ярэнүүд байдаг шүү дээ. Яг энгийн одоо өдөр тутмын амьдрал ярихгүйгээр яг нэгээд дэлгэсэн. Нэг дэлгэсэн гэдэг. Тийм. Дотоод травмагаар дэлгэсэн чинь. Чи нээсэн гэж ярьчлаа. Та бол дэлгэсэн гэж яриад байдаг. Дэлгэн ихэр айгу юу сонсогдоод байна. Нэг Анчаа заяа жоо хаалаа та. дэлгэн гэдэг шээстэй. Гой нэг нээсэн гэдэг монгол хэлч бас баядаг шүү дээ. Доторхоо нээсэн Ягаад дэлгэсэн гүн рүү н орсон гэдэг айгу эвгүй юм яриад. Мөрөө ойлголтой. Тэр баргийн яриад байдгүй тийм нууцдаг тийм ээ. За нөгөө ном яасан бэ? Эхлээд өдөр амснаа нэг номын дэйт. Тэгээд номоо яатсан бэ гэж байна. Бэлэн үү? Өшөө асуулт байна уу эсвэл Дариканад яг энэ Саяны нөгөөний одоо мөрөөдлийн болцоодоос ер нь аль нь илүү таалагдав те манай Дариканад. Би ярина солиотой хармаар байна. Солиот армаар байна. Айс. За тэгвэл солиоттой залууг авч үлдэж байгаа юм байна тийм үү? За. Солиоттой залуу хэд вэ? 3. За 3-ыг авч үлдэж байгаа юм байна. За бусдын манай үзэгчид шийд. За, окей. За манай 1 номерт өгсөн үзэгчдийн үлгийг соцъё. Байна шүү. 2 номерт өгсөн үзэгчдийн үлгийг сонсъё. Окей, хамаагүй За манай байна. 4 номерт өгсөн үзэгчдийн үлгийг сонсъё. За тэгэхээр 1 байна тий зүг үү? Би зүг сонссонсоо. За яа. Тий 1 байна. За окей. За нэг харамсалтайгаар энэ үеийг тий орцсон маш баярлалаа. Ийшээ өөрийгөө харуулад тэгээд хэлсэн шүү. За. Окей. Бас бариад ээ. Босон зүгээр явчихсан бас залуу. За окей одоо манай 3 орцогч үлдсэн. Одоо эндээс нэг раунд яваад шууд финал. Юу номоо мууших болзаа бай те. Ном унших гоё сонсогч штэ. байгаа тий. За манай 3 залуу найз охиноо яаж аз жаргалтай болгох вэ? тий. Энэ бол маш угаасаа бүр хамгийн түрүүнд асуух асуулт тий. Яаж аз жаргалтай болгох вэ тий? Та бодож Дариканаг яаж яг аз жаргалтай болгох юм тийм ээ? Бүр ингээ хамгийн муу дээр байгаа тий. Нэг юм мууд нь муухай юм нь ирсэн ажил нь бүтэхгүй байгаа тий. Нэг тим үе дээр ингээ ороод ирвэл яг яаж аргахдах вэ тий? Яаж гоё аз жаргалтай болгох вэ? Яах ээ чаад. Юм нь ирсэн, ажил нь бүтэхгүй ядарсан байвал яах юм? Карта өгнө штэ. Хоол авч өгнө. Хоол авч өгнө гэж хоол авснаас хоол хийсэн хамаагүй дээр Монголд яг аваад идчих гоё хоол яг үндэ сэтгэл төрх юмрээс олдохгүй л. Айсаар л байсан дээр төрнө. Мэн бол нэг тийм их хөл санагдаад тах юм. За мэдээж үнэхээр тийм ядарсан хэцүү байвал мэдээж хоол хийж өгөх юмсыг санагдаж байна. Тэгэл айсаар нь л байх юм санагдаж байна. Авч өгнө гэсэн юм авч өгнө үү? 2 номероос эхэлчих. Би хоол хийж өгөх дуртай. Тэгээд халуус бэлтэж өгөө би намраа. Тэгээд массаж хийж өгнө. Би авыг шахах. Ямар гой сонсогч юм гэж. Тэгээд мууд нь гоёлцсон доо. Чи мэддэм үү тий? Тийм шүү дээ. Эмэгтэй хүний мүүдийг бол ер нь бол манай залуу ингэж болно гэж бодож байгаа юм. За 3 дахь оролцогч маань.
За миний хувьд яг ямар нэгэн activity эсвэл юм гэхээс илүү тэр хүний хүсэж байгаа минь өөрийг надад хэлхээс өмнө олж мэдээд тэгээд мэдрээд ойлгоод тэрийг ингээд өгвөл яг зовлттой ойлгож чадна гэж. Энэ гэхдээ амар удлаа үлгэрийн сонсогдоод тах юм. Тэгээ энэ бодит байдал энэ онл практик хоёр шиг шаагаад тах юм. Практик дээр яг тэр бүтэхгүй сонсогдоод тах юм. Плейстай байна. Харин юу гэдэг хүн болсны тэрхэн л тийм байгаа. Гэхдээ бодит байдал дээр тгийж шаахгүй хаа л гэж би бол бодож боддог. Яа, чи бодломжтой мөг шахах тий. Юу мэдрээд байна тий. So байгаа байдлаас ингээд мэдрэмж бас байгаа шүү дээ. Хамт байж байгаа ингээд хэлхээс өмнө дарж байгаа мэдрээ цамцаа өгөх тий. Мэдрэмж сайн гэсэн үг тий. Мэдрэмж сайн байж юу нэмэгтэй он жаргадаг гэж боддог. Окей, nice. Зэмаа дөрөв цаатаа. Эрэгтэй хөлтэй яг байнгын хөөр захсна гэж боддог байхгүй. Аав шиг байх үедээ аав байгаад, провайдер байх үедээ провайдер байгаад, тоогооч байх үед нь тоогооч байгаад. Тэгээд яг мүүдийн явдал мэдрээл ерөөдөө юу л бол юу л юм л та. Окей. Тэгээ хувирал ивэл ер нь эмэгтэй хүн аз жаргалтай болчихно гэсэн үг үү? Эмэгтэй хүний ааш шиг адилхан хувирал дагаад те, дагаад хувирал те шууд. Агсан тавиад цагдаа болоо шүү дээ тий. За чамайг авч ирэлж үйл гэж. Би нэмээд ордуудыг мэдчих болох уу? Тий болно. Чөлөөтэй шүү. Асуух. Маш одсоо гоё. За ордуудаа хэлээ манай гурав. За дөрөвс эхэлчихэ. Орд гэсэн. Тий орд. Загас. За 3 Матар. матар. 3 матар. За 2 Үхэр. үхэр. 2 усны амтан байна. Гуруулаад хараад шүү дээ. Харж гинөө. Гуруулыг нь авчих юм уу? Ийм одоо орд харж болд юм уу тий? Ийм одоо орд. Болно. Болно би болох чи. На гурав шууд энэ чи наашаараа суулгачих шахтай. За дараагийн асуулт бэлэн үү? Бэлэн гэж шахтай би. За. Стээс үүний орд та нар юуны орд гэж бодож байна. Би бүр хариулмааргүй санагдаж байна. Тэгээ намайг ийм болохоор би чамаа тэр орд байх гэж бодож ингэж бай. Тэгээ та яг орд уншдаг хүмүүсээс нь би асууя. Яг ийм болохоор чинь би чамайг энэ ийм орд гэж бодож байна. Гүйлгээ ухаан сайтай болохоор охин байж магаад. Муухай ааштай болохоор хилэнц гэж бодож байна. Хаяа юм нь ирцээ охин шиг болоод байдаг болохоор охин гişэж. Хэлхээ юунаас ч айхгүй хилждэг болохоор хилждэг хүмүүс хилэнц хаа. Ном шүү хамаагүй имийг бодит байдлаас хардаг. Хил амтаа болохоор охин. Охины орд тийм байд юм. За манай охин байсан юм уу? Яг таарад байна тий. Тийм л гişааж байна. Хоццгаа би хилэнцээ орд ээ. Яс охин гэсэн чинь нөө ялчгүй орд астрономи илүү аль нэлээ астролог те ваа стай орд зурхаа стай үнэн шүү ялчгүй охины орд байсан гişааж байсан хата дотроо Хормон дээр сүйд мөсгүүдээ зориулж хэлэх үг хормон дээр шүү. Сүйд мөсгүүдээ зориулж Зариконатай ингээд хоёр ингээд сүйд ингээд болчлаа штэ. Тэгээд хэлэх үгээ хэлэх юм байна. Энэ маш чухал шүү. За билүүн хүн байна уу? За би эхэлчих дөө. За 3 номер маань эхэлж чинь. Авч үлдсэн 3. Би нэг Corpse Bride гэдэг төгөлтийн кинод шүү дээ. Тэрний баунд нэмэр төртэй. Яг зэжээр сайн мэдгүй ч гэсэн with this hand I will light with this candle I will light your way. With this hand I will lift your sorrows. With this тэгвэл тийм хүн байдаг шүү дээ. Corpse Bride Bridal Vow тэрний амар таалагдсан. Чи яагаад энэ гэж шүү. Миний өгч нэг монголоор ярьж байгаа шүү дээ. Айгу аяархан ярих юм аа гэсэн сайн ярьж байгаа тийм юм байдаг шүү дээ гэдэг үргэлжлээ. Зүгээр яг монголоор ярьчихгүй дөө бро. Хоёул микрофон солих уу? Начаар аяархан дуурайд нэс. Одоо хоёулаа нэг ойлгоод байвал тэнэг шүү дээ тийм үстэй. За. Гой чангаар гоё те. Энэ уусаа дуурч байгаа юм шүү дээ. Ерөөс чамд байгаа юм биш үү те. Чи одоо ингээд Зариконатай сүйт болж байгаа шүү дээ. Тийм чи монголоор л анх яг ингээд хэлсэн шүү дээ тийм үстэй. Хормон дээр солиот юм шиг ингээд ангиар ярьдаг. Балаа үстэй чинь. Хамаатнууд нь ойлгох үеийнүүд юу гэдэг. Энэ чи монгол хором те. Тийм. Чээс гадаад хүнтэй үерх нэг хоригдлон гэж боддөг юм уу? Энэ бол яг нэг Саяны яг тэр яг баавын монголоор хэлэх амар хэцүү болчихсон юм. Өөрөө зохиож олсон юм шиг байна. Тэр нэг Tim Burton-ийн Corpse Bride гэх хөгжлийн кино байдаг шүү дээ. Яг тэрэн дээр яг Жир нь ингээд амьдралтай юм чухал мөч тохиолдолд ямар нэгэн киноны хөгнүүдийг аваад ашиглаждаг юм биш тийм үү? Ялангуяа хүүхэлдэйн киноноос те. Гэхдээ бас ашиглаж болно шүү дээ бойс. Болохгүй биш болно шүү дээ.
Болдгүй яах вэ? Бас нэг тэгж муухаас болохгүй гэж шахах ч сайшаа. Хүн болгоны тархинд нэгэ сэтгэлд үлдсэн юмнууд байгаа штэ. Чи за яг өөрийнхөө мэдрэмжээр нэг гоё хэлээ. Өөрийгөө толгойг ярьж байна те. Тэгээд бид яг нэг юм Монголоор зүгээр орчуулж чадахгүй байж хэцүү гэж шаанаж байна. Яг уу тэгэл сүүлдээ ялчвал гадаад юм үзээд ангууд монгол руу орчуулахгүйгээр ойлгонгууд тэгээд орчуулахгүйгээр чок шат гэл та. кино хүүхэлдэйн кино тааварт орж байгаа юм шиг яг байгаад байгаа Чи одоо ихний чи гомдсон шүү дээ те. Тэр Ань энэ үгийг хүүхэлдэйн киноос олсон юм аа. Ялч монголоор хэлэхээр амар кринж юмнууд байт юм л та. Үгүй нэг талаараа бас чи яг ингээд юу гэдэг монгол үгийн баялаг ч юм уу те. Яг яруу гоё хэлж чадахгүй л байгаа л та. Орчуулга гэдэг чинь шууд орчуулах биш шүү дээ. Бас утга санаагаар нь орчуулах тийм байх. Тэгээ тэрийг нь чи илэрхийлж чадахгүй нэ чи. Ерөнхийдөө монгол хэлжээ суугаад гэсэн үг байх юм бол. яг хөрвөө их шаасан чи за миний тэр киноны тэтгэр анги тэр тэгж хэлдэг штэ. Тэрийг чамдаа зориулъя. За нэг хэдэн хүүхэлтэй үзье гэшээс те. За. Зүрстэж биш үү гэдэг үл. За би ч хизээч ганцаард болохгүй. Чимний амьдралын яг миний амьдрал дотор 90% жаргалыг надтай хамт хуваалцаач. Харин миний 10% зовлон бас хуваалцаж өгөөч. Би чиний 90% зовлон үрээд явъя. Жаргалыг ч 10% авъя. Йоо, гайхалтай ямар аман. Энэ бол амар гоё орчуулдаг шүү дээ. Ямар гоё. Чи гоё ингээд хүчгүй дээ. Зөвшөөр чи нэг шахах. За. Гүү кринж байх албагүй boys. Чи гоё орчуулж чадна. Чиний орчуулагч нь л кринж байгаа даа болохоос яг сая шиг ингээд гоё орчуулж болох байхгүй юу? Дөрөвт оролцогч. Та хоёр аль нь бэлэн байна? Бэлэн үү? За окей. Дөрөвт оролцогч. Яг хөрмөн дээр хэлнэ шүү дээ. Тэгээ хөрмөн дээрээс эхнэртэй хандаж хэлнэ гэсэн. Би мянган амьдралаар амьдарч мянган ертөнцөөр аялт хийсэн шүү дээ. Чамаг оллоо. Ваа. Ямар нэг кино куклтэй биш үстэй гэж шахах. Одоо бүр юм сэвтэй болоо шүү дээ, тэ. Өөрөө зөхсөн гэсэн тэ. Үрлээ надад улаан харцтай бүгж байгаа гэж. Юу мянган амьдрал шаачаа. Мэн бол нэг амьдрал нэглэхгүй шүү. Та нар яах юм аа мянган амьдрал тийм болоо. Би ч юм дэрдэг гэсэн явж. За манай хоёр дахь оролцогч. Чамайг хайрлах энэ аялал. Бэч ихтэй тангарах чинь өөр байдг юм уу? Үгүй өөр байд юм уу? Би тангарыг чинь нэг л юм байдаг гэж боддог гэсэн шүү дээ. Хөрмийн зохиож бичдэг юм уу? Ста би нэг амьдралаа нэг л удаа хүний өрөөнд очижсэн л доо. Тэр хүний тангарыг сонссон чинь надад бүр аим гоё санагдаад өстой. Би ийм тангараг одоо хэн хэлж чадах уу хааны юм бодчих чи. Яг үндэ яг тэр хүний л тангараг байсан юм уу? Гүлгөө. Наад тэгвэл миний очиод тэр үдсэн нэг хөрөм тэрний бол тангараг аим гоё тангараг байсан. Мен та тэр тангарагыг сонсчвал юу вэ ста? Би ийм тангараг одоо хэн жүргэж чадах вэ? Ста би өөрөөсөө өндөхгүй тэгээд хамгийн өгч магадгүй юм билээ гэж бодож байгаа байхгүй юу. Тэ би бол хизээч ийм үгийг одоо хүнд хэлж чадах юм уу ухааны юм бодож байсан шүү дээ. Ямар ч утга санаа нь бол юу гэдэг ямар ч нөхцөл байдалд орсон тэ хинч чиний эсрэг талд зогссон тэ хэдэн ч хүн юу гэдэг дэлхийн нийтээрээ чиний эсрэг талд зогссон ч би чиний талд байна. Ер нь бол тийм утгатай байгаа байсан. Хүний ойлголтыг авсан зүйл гэдгийг би мэдэрлээ. Би тайлбар сайг минь чанаач галыг минь манаач. Өрхийг минь татаач. чадахгүй байх гэхдээ үлдсэн амьдралыг авсан зүйл. Чамайг хайрлах энэ аялал хайр гэдэг зүйл хүний ойлголтыг авсан зүйл гэдгийг би мэдэрлээ. Би тайлбарлаж чадахгүй байх гэхдээ үлдсэн амьдралдаа энэ зүйлийг надтай хамт тайлаач. Бараг би зөвшөөрөх юм байх шиг тийм. Окей, that's good. Тэгээ бид хоёр эндээс 2 цаг гаргаж шагаад. Би энэ ч уярсан ямар гоё юм. За окей, манай хариулт маань дуус. Тэр 3-ын тангарчсан ер нь гоё байсан шүү дээ. Бас тий зовлон жаргалаа хуваалцъя. Тий. Би бол бүх хад жаргалаа тий дийлийнхэн чамтай цог өнгөрүүлмээр байна. Чиний бүх зовлон шаналтай зовлон зүдгүртэй цог баймаар байна. That's амар энэ 3-ын хэлсэн тангаар бол гоё л тангаар байлаа. Хоёр ч гэсэн ер нь бол гоё л байна. За хоёр дахь асуулт. За. Дэрканагийн тухай ганцхан худлаа зургал тарах хэрэгтэй бол юу гэж тарах вэ? Худлаа зургал. Манай энийг бол тий Солонгос кинонд их гардаг шүү дээ тий. Яг нэг мордонд ховд гардаг яг тэрэн шиг тий.
За ямар хуу сургалт харах вэ те? Амин орсон гэж юм. Тийм зураг нурах байж болно шүү дээ. Тэгээ та гурийн тархил мэдчихтэй хогч юм гэж. Энийг гэхдээ гоё ашиглавал айгүй гоё оноо авах боломжтой асуулт байгаа. Гэтэ тангах дээр худлаа шит хэлдэм бол хүмүүс гэд бодсон чинь те зур уянгалах гад амар худлаа эцэж өөрөө амьдрал дээр биелүүлж чадахгүй юм а шадаг хүмүүсээс байгаалах та. 70% кап штэ зөндөө штэ. Харин яг бодсон ч юмс та юу вэ гүлэг нэрээ. Тэгээ би бас ингээд худлаа шааж чадахгүй штэ ер нь бол. Тэгээд амар тийм мен тангах үргэнсэн амар тийм үлдбүрээ бэлхий санагчлаа өстой яг. Үгүй ерөөсө би бол тангараг би бол хэлсэндээ л үргэстэй гэж санаж байна. Би бол худлаа шааж бол би бол чадахгүй л биш санагдаж байна. Энэ сайтууд юм байдаг шүү дээ. Нэг юу гэвэл юу гэсэн байлаа нөгөө нэг төлөвлөгөө ихнэрт нөхөртөөгөө хурмаа хийж ийлээ нэг юм. Тиймэрхүү юм байдаг шүү дээ. Шиг дээ ингээд. За манай 3 номер хаалт иддэг гэж мэгэж шүү. 3 номер ихлий гэж байна. За 3 номер эхлэдэг хөө. За яг хараалт суурхал нь хар гэрээш юм байлээ. Яагаад гэвэл хитрхи төгсөн байлээ. This guy man, this guy. Юу гэсэн бэ? Суурхал гэсэн чинь магтаал нь суурхал байдаг шүү дээ. Наа чи явахгүй өгшөө те. Тэгээ хамаагүй шүү дээ гоё. Яг юу гэсэн хэлдэг шах те. Энэ сонсогддог. Дэркона хар дэргэх юм байлээ. Яагаад хитрхи төгсөн байлээ. Тийм хүн. Хар гаргих юм байлээ. Учир нь хитрхи төгсөн юм байлээ. Энэ гаригт байхааргүй хитрхи төгсөн юм байлээ тий. Тиймэр боцтой. Би ажиг хитрхи юм уу гэнтэй дэркона. Зя. Манай хэлнэ. Би амар балдаа юм хэлсэн. Амар балдаа. Тэр нь юу вэ гэхээр нэг юм Дэркона хожиртод амраад явжээ гэж. Нэг тийм балаанууд байдаг шүү дээ фэйсбүүкээр. Баяр бат гэр бүлийнээ амарч яж гэж. Зя. Тэгээ манай хоёр дахь залуу. Баян нөхөр дагаад явж байл гээ та. Яагаад гэж. Учир нь би нөхөр нь тэгээд хуржиж ийстэй. Яг өөр залуучуудыг холбуулах гэж юу тий? Тэ. Би худлаа аврааш ясныг бодог багт тий. Зя. Бэлэн үү? Манай Дэркона хасал бэлэн үү? Бэлэн. За, энийг авч үзэхгүй. Одоо авч үлдэхгүйгээр алга ташилтаар авчдаг. Та гурав бол Окей, жиш. тэг. Зоор. Сагт гэж. За. 2 номер төгссөн үзэгчдийн үнэлгээг сонсъё. Навчлаа. За. Манай 3 номер төгссөн үзэгчдийн үнэлгээг сонсъё. За манай 4 номер төгссөн үзэгчдийн үнэлгээг сонсъё. За ойлгомжтой тэгэхээр 4 номер маань гоё гарч ирээд өөрийгөө гоё харуулж идэх үү? харуулж идэх үү? За харамснаар өндөрлүүлээ. Яа, одоо манай сүүлийн финалист үлдсэн байгаа. Сүүлийн хоёр маань үлдсэн байгаа. Тэгэхээр одоо 2 асуулт суугаад. За одоо тэгвэл Дэрконого энэ хоёроос мэднүүрээ гамнууд асууж идэх үү? За жиж. Тэгвэл илүү хариу гаргахад Амарч өхөн байх бах тийм ээ. тий. Финалийн 2 оролцогч одоо энэ чинь хоёроо сонгоё. сонголтоор үлдэхгүй. Тийм болохоор чи өөрөө гоё асуумаар байгаа юм да. Асууж болно. Та хоёрын type чи юу вэ? Тайтл юу вэ гэж тийм. Манай за 2-оос эхэлчихгүй юм да. Би нөгөө зодик сайн орд сайн мэдхгүй тэгээд зүгээр юм хүний энержи шифт гэж юм байдаг байхгүй юу тэгээд За. яг энерги хаардаг хүн гэж бол байдаг. Тэгэл яг тэрнээс шалтгаална да. Яг тодорхой тайп бол мэдхгүй. Нэг юм подкастнаас ингээ рил таслаад авсан юм шиг шээ. Ухаалаг рилтэй яг ингээ явж байдаг шүү дээ. Окей. Монголд MBTI асуудгүй мó? Яг үндээр 6 асуусан MBTI асуусан дээр л юм байна. 6 сонирхол те тийм одоо EFU ямар J-main тийм хүн гэж ярьж ирсэн. Хамаагүй дээр яг үндэ. Яг ингээ хүн өөрийнхөө оюун бодлороо ингээд асуултуудад хариулаад тэрнээс нь гарч ирсэн үр дүнг нь шийдэх. Тэр хүн хизээ хэдэн цагт хаан төрсөнгөөр нь тэр хүнийг одоо ямар зан төлөвтэйг шийдэх. Алсар ялгаатай. Биц доктор таалагддаг. Юу хүснээ мэддэг тэр. Физикал талаас. Гадна талаас тийм.
физикал талаас ер нь хүрдэн тэгээд бас яг зарим үед ингэ fierce. Okay, I'm ditching this, man.